сайн байцгаана уу? Шагаа заяа. За бид хоёр байна. За ингээд та бүхэндээ ихний хөвчлөгээр уулзсан маш их баяртай байна. За бид бол Австрали улсад хоёр хүүгийнхаа хамтаар амьдардаг. Залуу гэр бүл байна. Залуу байна. За тэгээд саяхнаас бид хоёр болохоор хүүхдийнхээ хүмүүжил илүү анхаарахаар шийдсэн байгаа. Яагаад гэхээр ирээдүйд энэ бол бүх зүйл роботжоод ингээд хүний хал ажил ерөнхийдөө робот болж штэ. Тийм болохоор хүүхэдтэй тухайн үед шаардлагатай байх чухал чадваруудыг багаас нь эзэмшүүлье гэж бодсон байгаа. Тийм. Жишээлбэл одоо юу гэдэг шийдвэр гаргах байдаг юм уу, хүнтэй харьцах байдаг юм уу, хүнийг ятгах байдаг юм уу ингээд юм чухалтай борлуулалтын ч юм уу юм чадвар. Өөрийгөө ажил зарж чадах. Эсвэл бүр юунд санхүүгийн эрхчлэн төлөвч. Тийм. Залуу насндаа санхүүгийн эрхчлэн түрээд үлдсэн амьдралаа тэгээ хүснээрээ амьдарч болно шүү дээ. За тэгэхээр хамгийн их манай хүүгийн одоо нэг санаа болохоор лимонад хийж мөнгөтэй болно гэсэн санаа гаргасан. Тэгээд тэрийг бид хоёр хэмжээд хамтдаа лимонадын зарах одоо зарсан байна. Зараа бид хоёр ч яг зараг маа. Садгаж зарсан. Бид хоёр зүгээр тусалсан. Тэгээд туслаад яг бүх үйл явцаа бол өөрөө хийгээд бид хоёр зөвхөн тэр нь тусалсан. Тэгээд зарах үйл явц нь бол бүх юм өөрөө хийсэн. Тэгээд бид хоёр бол хүүгээд жоохон яах бол гэж айжсэн. Та юу гэж бодож байна? Тэгэхээр та бичлэгээс хүлээж авч. Тэгээд 6 настай хүүхдийн маань анхны бизнес амжилттай болсон болов эсвэл тэр бууж өгсөн болов? Энийг хамтдаа харцгаая. Хей. Давид түрүү lemonade их сава өөр босож ихтэй зүйл авах. Kmart руу явж байна. Энийг авах уу? $1000 мөнгөгүй байсан. Хамт өнгөрөв. Амар үнэтэй байгаад үлдсэн шүү дээ. Амар үнэтэй. Би амар үнэтэй авсан шүү дээ. Үнэтэй аваад тэгээд хагалсан байдаг байгаа. Халуун усыг хагалсан байсан байдаг байгаа. Тэгж олцсон хагалсныг би мэдэхгүй байна. Тэгвэл энийг авах уу? За тийм. Хамт ирчихсэн. Шийдэн аяга багтааш юм. Өнөр аяга тавьсан юм байна. Аяга. Тасгон юм. Энэ бодож тэр болохоор аягануудаа нэг удаагийн хийсэн юм байна. Энэ бодонд гар хурж явахгүй гэж байгаа. Яг таа би шатахгүй байхгүй. Энэ нэг ангилдаг юм байна. Энэ нэг ангилсан юм. Яг ингэ гэдэг байна. Нэг нь $10. Тэгээд lemonade $1-оор зараад аяг болгоноос $9 өрөнд ороод. Наа чи яри их боломжтой санаа шээ. Наад тэстэй хамтаж ажиллаа юм. Жан. Олчлаа бид. Чи юу чуа тань. Юм скош тагрээч. Ингэж азарна хэмээргүй байна гэж яриа. Юу наач чи. Тагтаа юм. Наач том юм шиг манай байгаа. Ийм чи үү? Монгол наач юм бол. Мус ороод. Энэ яг болох юм байна. Араа багтнаа араа $1 шүү дээ. Чи ард ирээд шууд шүү дээ. Тэгээд энэ наснаас сондог юм байна. Австрали ард өмнө битэж шулаач. Би lemonade чинь сейсэн. Do you want lemonade? It's $1. Who wants lemonade? Who wants lemonade? $1. It's $1. Do you want lemonade? It's Зүгээр шууд зарагдахгүй шүү дээ. Би нэг жоохон хүлээх хэрэгтэй. Амар гоё амттай байна. Чадлаа өмсгөө чи чаддаг шүү дээ. Тэгэхээр энэ юу аавна гэдэг юм өөрөө дөнгөж ихэхэд ийм болчлаа шүү дээ. Дөнгөж ихэхэд $15. It's not just $3. Only $15. Going. Чи тэг мөнгөөр юу аавна гэсэн юм мөнгө чаддаг шүү дээ. Яа, та мундаг байна миний. Одоо ингэж сайн хүмүүс үнээл юм байна. Чи мөнгөөрөө зөндөө мөнгө. You want lemonade? It's $1. You want lemonade? $1.
За хүслээ. Ямар санагч чинь лимонад хийж зарах ямар байна? Авргаа. Гоё. Гоё байна. Юу нь гоё байна? Мөнгө олох нь гоё байна уу? Вау. За мөнгөөрөө юу ихэ бодсон юм минийхүү? Бодсон. Юу ихтэй лээ минийхүү? Тэстэй машин. Өдөрлөгтэй машин авах юм уу? Үгүй нөгөө цаг шиг дайнасаар. Цаг шиг дайнасаар. Би нөгөө бичээрийн нөгөө салгаа дуурай хийсэн. Нөгөө харуулсан хийсэн шүү дээ. Тэ минийхүү бүх мөнгөөрөө тоглоом авах юм уу? Их усаар энд орсон. Бүгднгээр нь авах юм уу тэгээд? Үгүй хафин. Хаф юм яа. Сегодня будет туса, сегодня напьюся, сегодня будет туса, сегодня напьюся, сегодня будет туса, сегодня напьюся, сегодня будет туса. Юу болсон вэ та маань үзсэн үстэй? Маш сайн байсан. Тэгэхээр би бол хүүгээ бараг шантрах байх гэж яасан. Миний ари үуч үзсэн бэ? Би юу боддог шүү дээ. Би боддог шүү дээ. Би бол үнэхээр айсан хүүгээ би бараг өмнөр нь орж юм хиймээр байсан. Гэхдээ тэгэж болохгүй хэрвээ тэх юм бол энэ утга нь хахаа болчих шүү дээ. Тэгэж одоо би ерөнхийдөө бие барайл хараал байсан. Тэгсэн чинь эхний хэсэг зарагдахгүй байхад нь бүр амар хэцүү санагдсан. Хүү маань яг шантраа дахиж ийм юм хийхээ бүр болиё. Дахиж ерөн хүмүүстэй ийм юм санаачлаа болиё гэж хэлэх байх гэж бодчихсон чинь сайхангаар харъя яалаа арай. Тэгсэн чинь эхлээд болохоор хүслээ ингээд хүүхдүүд рүү үзчихээд байсан. Тэгээ нэг хүүхдүүд нь ерөөсөө худалдаж авахгүй ингээд тоглоод байсан чинь зүйлдээ болохоор том хүн рүү өгөөд очсон. Тэгээд том хүмүүс дээр очиод лимонад авах уу $1 шүү гэдэг. Тэгээд хэлснээс эхлүүлээд хүмүүс одоо ганц нэгээрээ ирж ичээ сүүлдээ маш олон хүмүүс ингээд ирсэн байгаа. Тэгээд хүмүүс ирж аваад дээрэс нь би бас хүүгээ юу гэж утсан гэхээр тоглоомын газар маш гоё тоглоомын газар байхгүй юу. Тэгээ хүүгээ юу агаад тоглох гээд нөгөөдхөө хаяад эсвэл ээж би эсвэл жоохон тоглож идрээ чи зарч марч та зарч марч гэх юм болоо гэж бодсон аахгүй. Тэгсэн чинь яа миний хүү тогломоор мөнгө чинь нөгөө би асуусан чинь тоглох гоё л доо гэж. Гэхдээ мөнгө олох бүр чухал шүү дээ гэж шундалтаа байгаа зү. Лимонадыг зарсны дараа тоглосон байгаа. Тэр болтлоо ерөөсөө тоглоом энэ гэж яриад байна. Тэг ерөөсөө яриаггүй. Тэр чи одоо баг Монгол мөнгөөр 60,000 төгрөг хэдхэн цагийн дотор болсон. Энэ бол 6 настай хүүхдүүд бол маш том амжилт шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ ингээд эргээд харахаар одоо хүүхдээр очиж дараа нь том хүн рүү очиж юм одоо маркетинг юу те шийдвэр гаргалт хэн гаргадгүй хэн мөнгөтэй вэ те тэр хүнд нь зориул зар сурталчилгаа явуулна гэсэн энгийн дүрмийн л одоо ингээд жижигхэн бизнесүүдээр дохноо ингээд өөрөө олоод мэдчихээн. Тэгэхээр зөв нэг удаагийн үйл ажиллагаанаас ийм зүйл сурч байгаа юм чинь цаашдаа ингээд хүссэн юм хамтраад хийгээд өөртөө төвөгшөөрөхгүйгээр хийгээд байх юм бол хүүхд маш олон зүйл. Тэгэхээр магадгүй бидний чадахгүй мэдэхгүй зүйлүүдийг одоо энэ наснда сурах боломжтой байна. Тэг хамгийн гол нь бид нар хүүхдтэй том болохоор нь бидний одоо зааж өгч байгаа дадуулж байгаа юм бол ирээдүйн хүүхдийн маань нэрийн хуудсан дээр бичигдэх одоо зүйлс чадварууд учраас бид нар юу чаддаг юу хэн болгомоор нь одоо биднэрт асар их нээлттэй боломжтой байгаа төр энэ үеийг л ээж аав бид нар ашиглах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд яг энэ хугацаа болохоор хүүхд аав ээжээ гэсэн сэтгэлтэй хамт байх дуртай үе байгаа. Тэгээд удахгүй өсвөр насндаа очиод ирэхээр зөвхөн найзуудтай авахыг хүснэ. Бид хэдийн үгийг сонсгоо болно. Тэр үед бид нэр хичнээн цаг зав гаргаад юм зааж үгүй хаяг одоогийнхоос гоё ашиг гаргасан ч гэсэн биднийг тоохоо болж байна. Тэгэхээр яг энэ чухал үеийг алдахгүйгээр өөрсдөө харин бусад амьдралынхаа асуудлыг зохицуулаад илүү цаг гаргаад хүүхдээ сонсоод дуртай зүйлийг ажиглаад. Тэгээ хамгийн гол нь тэр бидний өссөн байдал бол өөр ахгүй. Бид нар яаж өссөн бэ гэхээр мөнгө олох хэцүү. Мөнгөтэй хүн муу ч гэдэг юм уу те. Тэгээд онцлог сураад игэл болно ч гэдэг юм уу те. Мөнгөтэй болно, ажилтаа болно гэж сургадаг гэсэн. Гэтэл бид хоёр бол нэлээд ном уншсны дараа бол энэ бол тийм биш юм байна. Өөрсдөө амьдралаар гараад тийм биш юм байна. Хүүхдүүдэд бид нар шиг өөрсдийгөө ахаад нэг өөрсдийгөө бий болгохын тулд одоо өөртөө хийж үзээгүй бид нар зааж өгч байгаагүй зүйлийг зааж өгөх гэж байгаа байхгүй. Яг одоо ч гэсэн бид хоёр бас
хүний талаар ч юм уу бусад амьдралын талаарх ойлголтууд, хандлагуудаа өөрчлөөд амьдралдаа өөрчлөлт хийж яваа. Тэгээд тэрийгээ ч гэсэн хүүхдүүд айлуулах багаас нь төвшүүлэхийг хичээж байна. За тэгээд та бүхэн ч гэсэн хэрвээ хүүхдээ мундаг хүн болохыг хүсдэг. Гэхдээ юу зааж өгөх мэдэхгүй байгаа бол бидний хийсэн бичлэгээ санаа аваад дараагийн яг хүүгийнхаа аль нэг санааг хамтдаа хэрэгжүүлээд үзээрэй. Зарим том хүмүүс миний хүүхдэд гэсэн чи бүр бизнестэй юм уу бидрээс дээр юм аа гэж нээлтжсэн. Тэрний авир хөөрхөс санагдсан. Тэгээд тэрнээс хойш ер нь миний хүү бол хичээл дээр илүү өөртөө ихтэй байх болсон гэж багш нь битээр дээр хуваалцчихсан. Тэгээд бит хоёр бол энийг маш нэгт сүртэй юм биш, ганцхан удаагийн нэг сүртэй биш гэж бодчихсон чи харин эсрэгээрээ багш нь хүртэл тэгж хэлсэн. Бид нар маш их урамжсан. Тэгээд энийгээ ерөнхийдөө та хэдтэйгээ хуваалцъя. Хүүхдтэй ерөнхийдөө нэг удаагийн үйлдэлчихсэн бидний хүүхдүүдэд ямар их нөлөө үзүүлдгийг бид нар өөрсдийн биеэр мэдэрсэн учраас та хэдтэй хуваалцж байгаа байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө одоо ингээд зөвхөн хичээл гэдгээ бас байж болохгүй яг хийлгэн л дээ. Гэхдээ бүх юм бас алтан дүнж юм яг байх ёстой хэмжээний байх ёстой, баланс нь байх ёстой. Тэгэхээр одоо ингээд дараагийнхаа юугаар одоо Австралийн сургууль гэрийн даалгаврууд нь юу гэдгийг те ер нь Австралийн амьдрал одоо манай нөхөр юу хийдгийг би юу хийдэг гэсэн би энд маамалахад би энд маамалсан л та багаага энэ төрүүлсэн тэгээ энэ төрүүлээд эмнэлгийн үйлчлэгээ ямар гэдэг Монголтай харьцуулахад ямар вэ тэр талаар мэдхийг хүсэж байгаа бол бидний доор бичээрэй заа. Тэгээд секшн дээр саналаа бичиж үлдээгээрэй. Тэгээд бидний бичлэг хоёул бараг сонгуульд орж байгаа юм шиг лайв яриад нөгөө юу. Одоо юу шүү дээ энэ 2020 онд за тэгээд бидний бичлэг таалагдана гэж бодож байгаа хүн байвал тэд нартайгаа шеэрлээрэй. Тэгээд subscribe дарахаа маш чухал шүү дээ. Хүүхд хүмүүжил маш чухал. Тийм болохоор та хэд маань цаашаа түгээгээрээ өөр олон гоё бичлэг хийлгэх урам зориг бид нартай хайрлаараа юм бол өшөө гэдэг өшөө гоё юм сэтгэгээд өөр юм хийн. Тэгээд тийм л энэ миний ажил юм. За тэгвэл та хэд маань subscribe дарахаа мартуу. За мөн байл хонхны зураг байгаа тэн дээрээс дараарай. Тэгэх юм бол дараагийн бичлэг маань аплод хийгдэхэд хамгийн дөрөв та олж үзэх болно. Тэгэхээр том утгагүй эргээд дараагийнхаа видеогоор уулзцгаа. Бид хоёр бол яг үндэ юм дарах хүмүүс биш л те. Яваа. Bye. Ажлын цаг дуусаад харих гэж явна. За тэгээ өнөөдөр бас нэлээд хөвгөлтэй бас сонирхолтой өдөр өнгөрлөө миний хувьд.